Шинэлж золож сэлгэж хэсэж явах байгуур зарим нэг асуудлууд нэлээд газар авчаа. Юуны өмнө Пхенчханд Олимпиад 2 тамирчныхаа хүчээр явсан 20-од дарга нар хөөрхий тамирчтай хатуу шалан дээр хөл нүцгэн зогсоож байгаад загнаж үе зураг цацагдлаа. Мөн муухая. Хэний хүчээр хэдэн саяын хувцас өмсгөл өмсөж, хэний хүчээр Олимпийн тосгон задарч суугаан болоо тэдгээр дарга нар. Баярын хэдэн өдөр Facebook нэг тоолонд л тэднийг жигшиж зэвүүцсэн постууд сэтэ сэвгүй хөвөрхөн тэдгээр дарга нарт монголчууд ямар их дургуутсан ойлгомжтой. Хөөрхий тэдгээр тамирчид хөс хүчээ туслуулан байж Олимпийн эрх аваагүйсэн бол 2 тамирчны хүчинд зугаалж тансаглаж яваа 20 хэдэн дарга нар өдийд улбаа ууц буу зэргүүлсэн шигээ явах байлаа шүү дээ. За энд ийм юм болж байхад нөгөө талд эрхэм гишүүн бандаж ган тулгын байдал эвгүүтжээ. Ёстой тийм болоогүй. Би тэр үгэндээ унтаж өвтгөн бүхэл урдаас нь нэгцгэж хараагүй хэмээн гүрийжсэн манерыг тохиролцоод унтсан болж хувирсан тухай зарим сайтууд мэдээлж хэллээ. За тэгээд улсын их хурлын даргын малгай толгойн сенсац Хөгшүүцэн Батбаярын кетчупны сав этрийг тооцохгүй саршин сүржин барьжин сенсацгүй сайхнаа сайхан болж өнгөрдөө. Төрийн байгууллагууд ажлын өдөр ажил дээрээ золгосоор ажил төрөл хөөцөлдөх гэсэн хүмүүс тэдний зургийг хараад яш шиг зүгээр дараа 7 хоногоос л болоё хэмээсэн өдрүүд үргэлжилж байна.